Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Солонгос улс сүүлийн жилүүдэд олон орны жуулчдыг хүлээн авах болсон. За үүнтэй холбоотойгоор жуулчдыг зорчих нийтийн тээврээр явах нөхцөлийг нь бүрдүүлэх зорилгоор ийм хөнгөлөлттэй системүүдийг нэвтрүүлэхээр зэхэж байгаа юм байна. За тус улсын хувьд гадны иргэн өөрийн гадаад улсад авсан зээлийн картаараа тус улсын нефтийн тээврийн картаар зорчих боломжийг нээх зорилгоор судалгааны ажлыг эхлүүлээд байгаа юм байна. За энэхүү судалгааны ажил хэрэгжсэн тохиолдолд гадны иргэд бол чөлөөтэй өөрийн олон улсын картаараа зорчих боломжтой болж байгаа юм байна. За газар тээврийн яам саяхан нийтийн тээврийн нээлттэй хөтөлбөрийн системийг нэвтрүүлэх судалгааг захиалгаар санал тавьсан бөгөөд энэ ажил энэ сард эхэлж эх оны эцэст хүртэл үргэлжлэнэ гэж албаныхан мэдэгдэж байна. За энэхүү судалгаа нь гадаадын иргэд олон улсын зээлийн картаараа нефтийн тээврийн төлбөрийг шууд төлөх боломжийг орлогох зорилготой юм байна. Одоогоор зуулчид нийтийн тээврийн картыг бэлэн мөнгөөр худалдаж авах юм уу эсвэл гадаадын иргэдэд зориулсан тусгайлан гаргасан урьдчилан төлбөрт картыг худалдаж авах шаардлагатай байдаг нь хүндрэл төвөгдлийг гадаад иргэдэд учруулдаг учраас энэхүү чирэгдлийг багасгах зорилгоор ийм арга хэмжээг авч судалгаа хийж байгаа юм байна. За судалгаагаар яам шинэ картыг нэвтрүүлэхэд шаардлагатай төсвийг тооцоолж холбогдох зардлыг хэн хариуцахыг тодорхойлохоор төлөвлөж байгаа юм байна. 1-р сараас 10 сарын хооронд гадаадын зуучдын тоо өмнөх оны мөн үеэс 15.2%-аар өсч 15.8 саяд хүрсэн нийтийн тээврийн картыг сайжруулах хэрэгцээ шаардлагыг үсгэсэн байна. За Нью-Йорк, Лондон зэрэг дэлхийн томоохон хотууд бол зорчигчдыг өөрийн зээлийн картаараа нийтийн тээврээр зорчих боломжийг нь олгодог системийг аль хэдийн нэвтрүүлсэн учраас Сөүл хот энэхүү ус энэ жишгийг дагаж олон улсын зуулчдыг эрэхтэн таатай нөхцөлийг бүрдүүлэхээр зэхэж байна. За засгийн газар орон нутгийн засаг захиргаа болон нийтийн тээврийн операторуудтай зөвлөсний үндсээр үе шаттайгаар картын системийг өргөдөх учраас богино хугацаанд уг системийг улс орон даяар нэвтрүүлэхэд хүндрэлтэй байж магадгүй гэдгийг засгийн газрын албан тушаалтан мэдгдсэн байна. За хэрэв судалгаагаар уг системийг нэвтрүүлэх шийдвэр гарах юм бол бодит хэрэгжилт нь 2027 оноос хэрэгжиж магадгүй гэж мөн тухайн албан тушаалтан мэдгдэж байгаа. За энэхүү мэдээллийг нэм гарагт олон нийтэд мэдэгдэж байгаа юм. За ингээд судалгааг шинжилгээ хийсний үндсээр тухайн асуудалд хандахаар шийдэж байгаа юм байна. За ер нь альва улс орнууд шийдвэрээ гаргахдаа судалгааны үндсээр шийдвэрлэдэг. За ямар нэгэн шийдвэрийн судалгаа үндэслэхгүй байгаа тохиолдолд тодорхой нэгэн асуудал үүсгдэг гэдгийг бүгд найрамд Солонгос улсын зүгээс ихээхэн ойлгосон байдаг учраас тухайн асуудалд бол судалгаа шинжилгээний үндсээр хариуцаж тэгээд тухайн шийдвэрийг гаргахаар төлөвлөж байгаа юм байна.